Өнөөдөр таны амралтын ариун өдөр, таны оршихуйн өмнө, таны сэнтийн өмнө, таны хаан сүнхлийн өмнө биглээ. Зүрхлээ гараа болгож, өнөөдөр таны өмнөөс бид хүн амьдралынхаа урам зориг, итгэл найдвар авахаар хүрэлцэн гэлээсэн. Та бидэнд ариусээ дүрм болж, хүний бүрийг та чиглүүлж, хүний бүрийг та хөрөөгөж, хүний бүрийг та итгэж өгч, хүний бүрийг та авраач эзэн. Таны өргөний босгийг алсан хүний бүр амар тайван баяр хөөр аз жаргал бурам зоригийг аваад таны өргөнөөс гарахад туслаарай. Өнөөдөр таны ариун сүнсний нөхөрлөл бидэнтэй хамт байж бид өхөн бидэнтэй нөхөрлөх үед эзэн өхөн таны хайр бидний дунд оршигээ. Есүсний нэрээр мөнгөлаа. Амен. Би танай төлөө Тэнгэрийн цахыг нээж, танай төлөө ивэлийг халтал асгасан талаар намайг одоо үүгээр шалгаж, хүмүүстийн эзэн айлтж байна. За тусгч орцгоё. илүү
үеэр та ивэж бас зүрхсэтлийн тавуурлыг хамтуулж өгөөч. Энэ бүхнийг таны Есүс нэрээр татгалзлаа. Амен. Би одоо бүхий их сонсогч байна. Та бүгдээ Матай 7-гийн 24-25-ыг гаргаад хамт уншно. За босноо. Тэгээд эдгээр үгсийг минь сонсоход үүний дагуу үлдэж хүн бүр хатан дээр байшингаа барьсан ухаалаг эртээ зүүрлэгнэ. Бороо асгаж, үергүй салхилаас салхилж, байшин нүдсэн болж ирсэнгүй. Учир нь байшин хадан дээр суурилгдсан байваа. Амен.
гоё юм үзүүлнэ. За тэгээд за одоо энэ анаагшны нэг усыг за энийг цэлмэг зүүн баштай ирч. За ингээ урагшин. За тэгээд дахиад усыг лээ. Энийг цэлмэг баруун баштай ирч. За хүүхдүүдэд харуулж жоохон дээшээ шүү заяа. За нэг слайд цэлгэрэг. За хэдүүлээ энэ бичлэгийг дагаад уншия. Бүх зүрхээрээ эзэн гэлдэг. Өөрийн ойлголтод үу түшгэл, өөрийн бүх замаараа түүнийг таних мэд. Тэр чиний замыг шугам болгоно. Сургаал үгс 3-5 6 гişлүүнаа. За. Би багш цэлмэгээс юм асууя. Чи мэдхгүй замаараа явж байхдаа гэхдээ аав ээжтэй итгэхэд тэр замаар одоо ингэ танихгүй замаараа явж ирсэн үү? За тэгвэл ингэж ирсэн үү? Багш нь одоо нэг за одоо энэ нэг өөрийн ойлголтод бүү төвшилдэг юм. Одоо хэдүүлээ нэг юм тоглоом хөтлөө тавьчлаа заяа. Тэр тоглоомынхаа зааврыг уншихгүйгээр ингээд эвлүүлээд хийжсэн чинь буруу болчихсон. Тэнгүүд дахиад эвлээд тэр заавраа яг тэрнээ адилхан хэдүүлээ багшийнхаа зааврын дагуу бас бурхны тэр заасан замын дагуу тэр зааврыг унших хэрэгтэй заяа. Тэгжиж хэдүүлээ зөв замаараа явна гэсэн. За чи багштай итгэж юм уу? За чи тэгвэл энийг ингээд толгойд тавьчих заяа. Чи багштай итгэж байгаа тэгээд за чи тэгээд ингээд 3 ирэх чинь үдэн нэр шүү. За 1 2 3 за одоо штэ. Хоёлаа ингээд хийсэн штэ. Тэгээд толгой дээр ингээд асгаад үзтээ. За тэгэхээр багштай итгэж байна. Чи оосаас гоош гэж бодож байна. Тийм. За энийг гэсэн шүү дээ. За хоёлаа зэрэг одоо ингээд асгаж үзье. За гадаа шиг байна. Осахгүй. За өгд ихнийхээ хэдүүлээ ус хийсэн шүү дээ. Тийм үү? Яг баруун зүүн гартна аян дээр ус хийж өгөөд тэгээд хэдүүлээ туршлаасан. За энэ дээр болохоор дахиад нэг ишлэгийг уншия. Бүх зүрхээрээ эзэн гэлдэг. Өөрийн ойлголтод бүү түшгэл, өөрийн бүх замаараа түүнийг таних мэд. Тэр чиний чам замыг шулуун болгоно. За амен. За баярлалаа. За энэ дээрээс хэдүүлээ одоо бурхны зааврын дагуу тэгээд бурхныг одоо хэлж өгсөн замаар явах нэ. Тэгээд сайн цэлмэг багштай итгэж байгаатай адилхан яг жоохон итгэсэн шүү дээ. Хэдүүлээ бурхан яг энэ чигээрээ итгэх хэрэгтэй байх нэ. Тэгэхээр сая бурхан гэдэг гайхамшигтай шиг сая ус асах байсан ч гэсэн тэрийг байхгүй болсон шиг бурхан бидний хэцүү байгаа тэр зүйлийг байх болно. За юу. За тэгэхээр хэдүүлээ зэлбраз үсгье. Түнний өдрөөс баярлалаа. Та хүүхдүүдээ өрөөлж хамтдаа талархыг тэгээ та өөрийнхөө замаар танд итгэлээр тантай хамт хөдөлгөөн алхахны замдаа туслаарай. Тэгээд энэ авгүй хүүхдүүд жижиг хүүхдүүд, том хүүхдүүд бүгдийг нь та өөрсдөө хамт байлгаж хамгаалж өгөөрэй. Энэ бүгдийг таны хайртай хүү эзэн Есүс Христосийн нэрээр тушаалбарлаа. Амен.
Амен. Халелуя. Ямар гайхамшигтай магтаал байна те. What a wonderful name is it is. Ямар юутай гайхамшигтай нэр гэсэн ийм сайхан магтаал байна те. Есүс гэдэг юутай гайхамшигтай нэр вэ? Есүсийг дуудах үед бидний зовлон бэрхшээл, айдас хүүц замхарж яддаг те. Тэгдэггүй гэж юу? Ерөөсөө энэ дэлхий дээр мянган залбирал хэрэг байхгүй. Зөвхөн Есүсээ туслаач гэж хэлэхэд л энэ дэлхий дээрх бүх зовлон бэрхшээл үгүй болно гэж Библиэлд биднэрт хэлсэн байдаг тийм. Есүсийн нэрийг дууд. Түүний нэрийг дуудах юм бол таны амьдралд ямар ч зовлон бэрхшээл, ямар ч уйтгар гуниг, ямар ч өвчин шанал тохиолдсон тэр нь үгүй болох болно гэж хэлсэн. Амен. Халелуя. Өнөөдрийн тав хүнтэй хуваалцах сэдэв маань хадан суур гэж. Хадан суур. Ерөн суурны талаар нэг жоохон ярилцъя гэж бодсон. Тэгээд тав хүн писа гэдэг цамхгийг мэдэх үү? Писа. Пицца. Писа. Тэ? Нэг юм цамхаг байдаг тэ? Энэ хаана байдаг гинэ? Өө. Энд дээр очиодсан байвал гараа гарчих гин. Яг энэ цамхыг нүдэрээ үтсэн байвал. Үзнэ гэж бодож байгаа юм байвал гараа гарчих гин. Цөөхөн юм биш те. Маш цөөхөн байгаа юм байна. Би бол баг бүгд гараа өрөх байх гэж бодож байсан чинь. Тий. Хизээ нэгэн цагт Италид очиод те. Италиар явахдаа бас нэг энэ цамхыг нэг үзэж 6 ингэж даруулна да гэж аюух боддог хүмүүс байгаа юу те. Тэгээд Итали улсын Тоскана гэдэг мужийн Писа гэдэг хотод байдаг ийм одоо цамхаг байна. Писа гэдэг. Тэгээд харж байгаа ч те 1372 оноос орж ирсэн. Ийм одоо эртний цамхаг байсан те. 1370 1300 он гэдэг чинь 14 дугаар зуунд одоо ашиглалтанд орж ирсэн байна шүү дээ. Тэ? Манай Монгол улс өөстөд чи эд хүчрэг байх үед яасан байна? Их Монгол улс гэж байхад энэ цамхаг ашиглалтанд орж ижээ гэж. Тэгэд ойролцоогоор 55 м буюу 22 давхар ийм барилгатай тэнцвүүц тийм өндөртэй юм байна.
баригдах хугацаа нь 199 жил болсон гэж хэлж байгаа. Мөн удаан барьсан байгаа шүү те. 199 жил. Бараг 200 жил барьсан гэж. 200 жил. Бүхэл бүтэн 200-ыг дамнаж барьсан гэхээр бас л айхтар удаан барьсан. Тэгэж удаан баригдах шалтгаан нь ерөөсөө юу байсан гэж бодож байна та бүхэн? Тий. Далийцсан байхгүй. Эхний давхруудыг бариа явьжсэн чинь барилга нь ингээд хазаагаад эхэлсэн. Тэгээ хазаагаад эхлээд за энэ нурчинда гэж бодожсэн. Тухайн үед тэгээд нураагаад дахиад шинээр барья гэсэн юм технологи байгаагүй юм байна л та зайлвал. Тэгээ 14-р зуунд. За ер нь дуустал барьчихъя гэж бодсон юм шиг. Тэгээд хазаагаад дээшлэх тусам хазаагаад хэлсэн баг. Хазаагаад одоо яг өнөөгийн энэ байранд одоо хэдэн зууны дараа юм бэ? 14-р зуунаас 21-р зуун гэдэг чинь бүхэлд нь 700-ыг мөн үү? Би тоонд айгу муухан шүү манайх. 700-ыг бараг 800 жил болж байгаа. Илээж энэ барилга оршин тогтносоор л унахгүй байгаа л. Тэгэд ингэж дали болох шалтгаан нь юу байсан бэ гэхээр суурь буруу хийсэн гэж байна. Суурь нь ямар одоо байдалтай тавигдсан бэ гэхээр ерөөсө газраас доошоо 3 метр ухсан гэж хэлж байгаа юм. Манайхан дотроос барилга барьж утсан байна уу? Барилгын бүр хундаа мухаж утсан байна уу? Гоё те. Аюу хэцүү те. Гоё те. Хэцүү те. Магадгүй нөгөө тэр үед техник технологи тийм айхтар хөгжөөг байсан учраас гараараа ухчихсан учраас хүмүүс ерөнхийдөө одоо яасан юм шиг 3 метр ухаар зааз боли үүнээс цааш газар үгүй гэд шууд барьсан юм шиг байна тий. Тэгээ очиж 3 метр ухсан болоод нэг дээшгээ нэг өсрээд нэг 10 метр барьчих гэж бодохгүй тэгээд бүр ингээ 20 50 юу чинь 55 метр барьсан байгаа. Давхарлалсан. 200 жилийн дараа дууссан чинь тий хазгаа барилгатай нөөдгөндөө орчиж амьдэрч болохгүй юу ч хийж болохгүй одоо зөв нэг музей болоод ингээд үлдсэн тий. Хизээ нэгэн цагт норчих үдэ гэсэн юм айцтайгаар хүмүүс ингээд байсаар л байсан. Он цаг ингөөс илээсээр л байсан. Энийний талаар нэг барилгачин бол ингэж хэлсэн байгаа юм л да. Энэхүү барилгын жишээ бол барилгын шинжилгээ ухаанд олж авсан том сургамж юм аа. Энэ нь барилгын ажлыг хэрхэн одоо хийх үед хэрхэн сайн тавих ёстойг сануулгах зорилготой байлаа гэсэн баг. Нэг алдартай одоо барилгач гэж хэлсэн. Өөрөөс та сайхан үлгэрч жишээ шүү. Эндээс бол барилгын суурийг энэ барилга хичнээн гоё ганган байх нь хамаагүй. Суураа хэрхэн зөв тавих вэ гэдэг арга барилыг бид нар энэ барилгыг харж агаад шоолоод дотроо бид нар ч нэг хүн шоолдог штэ. Чи мөнгөтэй шоолдог те. Тэгдэв. Агуулах те. Ямар ч хэлсэн маш том сургамж болсон байна гэж хэлсэн баг. Тэгэхээр энэ суурин зөвхөн барилгат биш. Спортод тэ боловсролд бүр цаашлаад үерхэл нөхөрлөлт гэр бүл зохион байгуулахад үр хүүхдээ хүмүүжүүлэхэд хүртэл суурай зөв тавихгүй бол яг ийм барилга шиг хазаадаг гинэ. Бидний нүдэнд үл үзэгдэх боловч явж байгаа гэж бодож. Та ер нь таны амьдрал, таны эргэн тойрныг одоо ингээд та бүхэн нүдэндээ дүрслээд үзье. Ер нь амьдрал чинь хэдэн градус хазаас явж байна гэж. Таны суурь бат бих үү? Тэгвэл бидний өнөөдрийн ярих хамгийн чухал суурь бол бидний итгэлийн суурь гэж. Тэ? Та итгэлийнхаа суурийг анханаас нь яг зөв дараалтайгаар тавьсан уу гэдэг ийм асуултыг би одоо асуух гэдэг. Тэгээд Библийн Матай номын 7-гийн 24-өөс 27 дээр гарч байгаа энэхүү ишлэгийг бүгдээрээ хамтдаа уншия гэж бодож байна. За та бүхэн наваг дагаад зэрэг уншаарай. 3 Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч альва хүн хадан дээр байшингаа барьсан мэрэгэн хүнтэй зүрлэгдэнэ. Бороо орж, үер буун, салхилж байшинг нүдсэн боловч тэр нь нурсангүй. Учир нь байшин хадан дээр суйрлагдсан байваа. Амен. Энэ гоё шүү те. Яа, та нарын шар ус босч байна. Зөв тавигдсан хүмүүсийн шар ус босдог байхгүй. За. Амен. Үргэлжлүүлээд суурь зөв тавиагүй хүмүүс
яаж уушигдах вэ гэхээр ингэж байгаа. За 3 эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэх аливаа хүн элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй зүрлэгдэнэ. Бороо орж, үер буун, салхиж байшин нүцэнд байшин нуруу. Эвдрэл нь асар их байлаа гэсэн. Хоёр төрлийн суурь байна гэж ойлгож болж байна. Нэг нь хатан суурь, нөгөөх нь элсэн суурь. Гэхдээ та бүхэн эдгээр үгсийг минь сонсоод гэдэг дээр ач холбогдлоо өгөөрэй зэ. Эдгээр үгс. Есүсийн энэ айлтсан үг бол уулан дээрх сургаал гэдэг сургаалын хамгийн сүүлд хэлсэн ийм үг байна. Уулан дээрх сургаал маань Матай номын 5, 6, 7 дугаар бүлэг нийтдээ 3 бүлгийг эзэлсэн байдаг те. Гэхдээ хамгийн сүүлд дүгнэлт болгож хэлсэн ийм үг нь болохоор яг ийм зүйлэл байна. Дүгнэлт болгож хэлсэн. Эдгээр үгс нь 100-100-ыг өртөөлж хүмүүсийг ухааруулж ирсэн ийм гайхамшигтай үгс байгаа. Уулан дээрх сургаал гэж тийм. Тэгвэл уулан дээрх сургаалыг бүгдээрээ маш хураангуулан авч үзэх юм бол нэг ийм 5 бүлэгт хувааж болох юм байна л да. Орчил буюу ерөөлтэй хүмүүс. Тэ? Зөвхт байдгийн төлөө өлсөн сангагч юм ерөөлтэй гэл тэ. Зөвхөндөө дүлгэн хүмүүс ерөөлтэй. Учир нь Тэнгэрийн хаалт бол тэднийх гэсэн ийм ерөөлтэй хүний талаар тодорхойлтыг Есүс хэлсэн байдаг. Энэ бол орчлон байсан. Ямар хүн ерөөлтэй юм бэ гэж. Хоёрдугаарх нь Христэд итгэжтийн дуудлага буюу та нар бол тэ дэлхийн давс, дэлхийн гэрэл уулан дээр хот нуугдаж ис чадна гэл тэ. Та нар дэнлүүгтэй өөрөө гэрэлтүүлэхийн тулд дээр гаргадаг болохоос чирэн дагуураа нуудгумаа гэл сургаал зөвлөгийг хэлдэг. Дараагийнх нь болохоор Христэд итгэжтийн амьдралын хэм маяг. За үүнд бол 7 зүйл багтаж байгаа. Үүнд үйл гэсэн 7 зүйл. Бити хийгэрээ гэсэн 7 зүйл, хоригдсан 7 зүйл, үйл дээрээ гэсэн 5 зүйл байгаа гэж хэлж байгаа. Тэгэхээр хамгийн сүүлд ингээд дүгнэлт буюу үр жимс буюу нөлөө. Эдгээр зүйлсийг хийсэн хүмүүс ямар байх вэ? Яг одоо Есүсийн айлтсан эдгээр айлдварыг амьдралдаа хэрэгжүүлсэн хүмүүст амьдралд нь ямар өр нөлөө үзүүлдэг вэ гэдгийг Есүс хэлсэн байна. Нэг баярлалаа. За тэгвэл бүү үйлд гэдэг зүйл дээр юу орж байна вэ? Нэг 5 зүйл байгаа тийм. 5 зүйл биш, 7 зүйл байгаа гэж хэлсэн тийм. За юу тийм хажималла тийм бити үйлд гэсэн ийм зүйлс байна. Тэр нь юу гэхээр бүү хэлгэн гэсэн байна. Уурал. Битгий уурал тийм. Бүү завхаар. Та нар нэг бүү завхаар гэж хэлснийг эртний хүмүүст хэлснийг санаж байгаа. Гэхдээ альва эмхтэй хүнийг, эрэгтэй хүнийг сэтгэл дотроо тэ тачаадан бодох тэр агшинт зүр сэтгэлдээ аль хэдийн завхаарсан гэж иймэрхүү сургаал зүйлийг айлтдаг тийм үү. Цаашлаад бүү тангаргал та нар тэнгэрч газраач болохгүй. Тэр нь бол тэ бурхны сэнти хөлийн гიშгүүр энэ гэж хэлдэг тийм үү. Бүү тангаргал гэсэн. Дараагийнх нь бүү арцалт. Арцалт буюу та нарт харагдж байна уу? Харж байна. Бүрэгдийн нүдтэй гайг байлгүй тийм. Хоорондоо бити тэмцэлтэй гэсэн үг. Тэ? Ах дүүсийн чинь эсрэг ямар нэгэн гим нүгэл байгааг санах юм бол өргөлөө хаяад та нар ах дүүстэй эхлээд очиод эвлэрээд дараа нь өргөлөө өргөө гэсэн зүйлсийг Есүс хэлдэг тийм. Хоорондоо бити тэмцэлтэй тэ. Хоёр нүртэй хүн шиг бити бай гэсэн. Тэ? Хүмүүст үзүүлэхийн тулд хүмүүст харуулахын тулд залбирдаг. Боломжны болонд очиод чанга дуугаар залбирдаг. Эсвэл өргөл барьцаа тий би их мөнгө хийж чив таран гэл тий би ингэж яах чи яагаад тэгж хийхгүй байгаа гэсэн ийм буруутгалыг бусдад хэлж байгаа. За тэгээд бүү санаа зов. Та нар хээрийн сараан цэцгийг хардаа ямар үзэсгэлэнтэй байлээ? Бурхан тэгвэл тий Соломон хаан ч гэсэн тийм хувцастай байгаагүй. Тэгвэл эзэн бурхан та нарын хэрэгцээ бүгднийг ч мэдчихэдэг. Юу идэж, юу уух, юу өмсөхдөө бити санаа зов. Учир нь эзэн бурхан та нарыг хээрийн цэцгийг, хээрийн болжмрыг тижээдэг шиг эзэн бурхан та бүхнийг тижээх болно гэж хэлсэн байна. Амен. Тэгээ хамгийн сүүлд бүү шүү гэсэн. Өөрийнхөө толгоон дээр байгаа дүнзийг харахгүй байж, бусдын нүдэнд байгаа үсцийг хардаг чи хин юм бэ гэсэн ийм зүйлийг биднэрт хэлдэг тийм. Өөрөө нэг айхтар том асуудалтай хүн мөртлөнгөөсөө тэрийгэ мэдэхгүй би өстө дажгүй хүн шин. Нэг жоохон тэр хүн алдаа жоохон гарах чинь гутал
Тэр хараач. Өөрөөс нь асар том алдаа гаргацсан юм шиг л бусдыг шүүж, гомдлож, чичилдэж үүдэг. Бити тэгэрэй гэж хэлж байгаа Есүс. За тэгвэл эдгээр 7 зүйлс нь бити хийгэрэй гэсэн юм сургаал байна. Тэгвэл Есүсийн одоо уулан дээр сургаал номлол дээр хийгэрэй гэсэн одоо 5 зүйл зарлиг тушаал маяг юм байна. Энэ болохоор дайснаа хайрл гэж хэлсэн тийм. Та нар ах トゥ угээ хайрлаад дайснаа хайрлахгүй бол ямар ашиг байгаа юм бэ? Итгэж бос хүмүүс ч гэсэн ах トゥ угээ хайрлаж дайснаа үзэн яддаг штеп. Та нар тэднээс юугаараа илүү юм бэ гэж Есүс хэлж байгаа тийм. Тэгвэл би та нарт хэлье, дайснаа ч гэсэн өөрийн адил хайрл гэсэн ба. За хоёрдугаарх нь тусламжаа нууцаар үйлд. Тэгээ тусалж ийн гэл те. Нэг гарынхаа хийж байгааг нөгөө гартаа бүү мэддэг гэсэн үг байдаг тийм үү? Баруун гарынхаа юу хийж байгааг зүүн гартаа бүү мэддэг. Таны баруун гар чинь ингээд өөр юм хийж хахад зүүн гар чинь ахаа гэд ингээд мэдчихдэг гэсэн үг биш шүү дээ тийм. Ясно та өөрийнхөө хийж байгаа сайн үйлсийг нууцаар хийх харагч бурхандаа л хий. Түүнээс бол бусдад мэдгэдэг гээд санамаг гэсэн. Би ч айгүй гоё хийчлээ. Хүн харсан болов. Гэл нэг бид нар тэгдэг штэ. Өө хараагүй шүү. Хайр юм. За дараад нь юу нэ? Постлно. Би энэ ядуу хүнд $100 өглөө. Гэнэ зургаад арчаад постлол тий. Мундаг юм хийсэн байгаа. Тэгэхээр тусламжаа нууцаар үлдэх чинь. Нууцаар харагч эзэн чинь буцааж төлнө гэсэн. За залбир. Тийм та нар ийхүү залбир. Тэнгэр дэх эцэг минь бид таны нэр ариун нар дурсадаг. Таны хаанчл ирэх болтугай. Өдөр тутмын талхыг энэ өдөр бидэнд өгөөч. Бид өртөнгүүдээ уучсны адил бидний өрийг мөн уучлаач. Бидний бузар муугаас гэтэлгээч. Бидний сорилтод бүү оруулаач. Учир нь хаанчлал сүр хүч алдар магтаал өөр таних. Амен. Амен. гэж залбир гэсэн байгаа хөөе. Яаж залбирх ёстой талаар хэлж байгаа юм. Цаашлаад эд баялагийг тэнгэрт хураа гэсэн байна. Энэ газар дээр хураах юм бол өт хэвэн хорхоо идээд ингээд ялзраад хулгаалаад ингээд аваачт юм аа. Харин та нар тэнгэрт баялагийг хураа. Тэгэх юм бол тэр чинь асар том эргээ шагнал болно гэсэн талаар одоо Есүс сургасан баг. Тэгэхээр хамгийн сүүлийнх нь болохоор юу хий гэсэн байна. Гуй, хай, тогш. Гуйдаг хүнд өгдөн, хайдаг хүнд олдно, тогшдог хүнд нээгднэ гэж амласан байна. Амен. Бид нар гуйдаггүйгээс болоод, хайдаггүйгээс болоод, тогшдоггүйгээс болоод бид нар альва ивэл өрөөлийг олж харж чаддаггүй. За ийм 5 зүйлсийг хий гэсэн байна. Тэгэхээр уулан дээрх сургаал нь бидний итгэж Бурханд итгэдэг хүн болгоны, Христэд итгэж хүн болгоны одоо амьдралдаа хэрэгжүүлэх ёстой юм зарчим байна. Эдгээр үгсийг нь амьдралдаа хэрэгжүүлдэг хүн ямар байна гэсэн бэ? Хатан дээр байшингаа суйрлуулсан хүнтэй зөөрлөгдөнө гэж байгаа байхгүй. Заримдаа бидний амьдрал айгүй их тийм нурсан, уйтгарсан, яахаа мэдэхгүй ийм тохиолдол зөндөө байдаг те. Тэгээд итгэлээр маш олон хүмүүс сүмээс явдаг. Яагаад явдаг вэ гэж асуусан чинь тэр ч надад таалагдахгүй байна. Пастрын өмсөж байгаа энэ шар пижакч надад таалагдахгүй байна. Манай сүм хитрхи уйтгартай байна. Эсвэл манай сүмд нэг юм ааштай хүн байдаг. Тэр хүнээс болж би сүмээсээ явлаа ч гэдэг юм уу те. Надад маш олон хүмүүс хэлсэн л дээ пастраа би ингэ сүмээс солилоо гэд. Яасан бэ? Юу болсон бэ гэдгсэн чинь. Тэрэнд гомдоод. Энд гомдоод. Гэл ингэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр хэрвээ тэр тийм хүмүүс Есүсийн эдгээр үгсийг дайснаа хүртэл хайрлах те. Бусдад нууцлаар тусламж үлдэх. Хинч хараагүй байхад хийг үлддэг зүйлсийг. Эсвэл бурхан танд тэр асуудлаад даатхан залбирсан болов. Эсвэл те энэ газар дээрх эд баялагт биш, тэнгэрт хэд баялагт анхаарлаа хандуулсан бол. Эсвэл бурхнаас гуйж түүний ивэл юрлыг хайж, түүний үүд хаалгыг тогтсон болвол магадгүй ийм гомдол гэдэг зүйл байхгүй байсан. Итгэлийн нэг 2 том дайсан байдаг. Хамгийн том дайсан нь эргэлзээ гэж. Эргэлзээ. Хоёр дахь нь гомдлол. Юу ч хамаагүй гомдлно. Таалагдахгүй байна. Тэгж जैन, ингэж जैन. Уучлаарай ах дүүсээ. Манай сүм
хин нэгний 6 цэнгэлийн клуб биш шүү. Энд чинь өвчтнүүд ирдэг, гэмтнүүд ирдэг. Энд чинь бурхныг хайрладаг хүмүүс ирдэг. Золиос гаргахад бэлэн хүмүүс манаас өмнө ирдэг. Түүнээс бол энэчнээс англи сурах ч юм уу, гитар сурах ч юм уу. Эсвэл таны одоо таалалд нийцэх аливаа үйл явдлыг, ивентийг зохион байгуулдаг ийм газар огтоос биш гэдгийг сануулах нь зүйтэй байх гэж бодож байна. Тийм учраас бүгдээр л гимнүгэлтэй учраас бид нар ийчээ Бурханаас эдгэрлийг авах гэж, тайвширлыг авах гэж бие биентэйгээ нөхөрлөх гэж ирдэг тийм ээ. Гуравдугаар мэдээгээ Дэл Нойтын мэдээс одоо сонгож авсан юм уу байна л та. Бурхан биднээс хөдөлшгүй суурин дээр бац хөлсөх ерөнхий зарчмуудаас тас зурхыг шаарддаг гэж хэлсэн. Нөгөө хөдөлшгүй ерөнхий зарчим нь юу байсан бэ гэхээр түрүүний уулан дээрх сургаал дээр гарч ирсэн эдгээр үгсүүд нь байна. Нэгсэндээ Есүс 10 хуулийг ерөөсө задлаад уулан дээрх сургаал дээр заасан гэсэн. Бурхны 10 хуулийг. За тэгээд баярын мэдээ гэдэг ном дээр ингэж хэлсэн байна. Ихэнх хүмүүс үндсэн зарчмуудыг ойлгохын тулд гүнзгий судалдаггүй. Зөвхөн өнгөн талыг харж явдаг. Тэд үнний гүнд орохгүйгээр өнгөц мэддэгч үнний мөн чанарыг бүрэн ойлгоогүй. Мөн Христийг мэдхийн тулд чин сэтгэлээсээ яадаггүй гэж байна. Судалдаггүй гэж. Христийг таньж мэдхийн тулд чин сэтгэлээсээ судалдаггүй. Тиймээс тэдний итгэл нь нэг хэлбэр төдийл болж гэж. Хэлбэр төдийл болж анх өөрсдийг нь сэрээсэн тэмцлийн дуудлага сонсохгүй болж сүнслэг байдлаараа яадаг гэж. Үхэж эхэлдэг гэж. Сүнслэг байдлаараа үхэж эхлэх хамгийн том одоо шинж тэмдэг. Бид нар шиг өвчин тусгаар хамгийн том шинж тэмдэг нь яадаг халуурдаг шүү дээ. Халуурангот бид нар өвдөж гэнэ гэдгийг мэддэг тийм үү? Эсвэл ханиалгадаг. Тэгвэл та сүнслэг байдлаараа үхэж байгаа хамгийн том шинж тэмдэг нь юу гэхээр гомдлож эхэлдэг гэж. Аливаа юм таны цаанд бүр нийцгээ болж эхэлнэ. Дургуйч үрж эхэлнэ. Нэг хүнийг харахаар бүр уурчин хүрж эхэлнэ. Бурхан болон тэр хүнийг хайрлаарай гэж бид нар сайн хэлсэн шүү дээ. Тэгсэн чинь юу хайрлах? Бүр харахаарс нүд хорсоод эхэлнэ. Тэгэд хамгийн том зүйл нь гомдлох гэж хэлээд. Тэгэхээр та суурэ буруу тавьж эхэлж байна гэсэн үг. Суур чинь яаж юм гэсэн үг? Хазааж байна гэсэн үг. Та бол итгэлийн зөв байраа барих гад ихсэн. Гэтэл суур чинь ингээ хазаагаад ихсэн гэсэн. Тэгэхээр бид нар хэрхэн итгэлийн суурэ бат тавих вэ? Бид Бурхны үгэн дээр л суурлаж түүний яаж одоо зураг төсөл байдаг шүү дээ. Архитектурын зураг төсөл. Манай архитектур одоо хэн биш дээ? Манай Сувда. Сувдагаас хизүүлээ асуух юм бол архитектурын зураггүй бид нар ер нь барилга байшин барьж чадах уу? Болно те. Гэхдээ тэр нь хэврэг л байх бах те. Хэлж байгаа мэржлийн хүн хэлээд байгаа сте. Болно гэхдээ хэврэг байх. Нэг ингээ хазаач те. Та хазаасныхан дараа бид нар ихшин болох гээд энэ талд нь мод тавиад тэнгуүтэ дээшээ бариад эхлэх юм уу те. Та бүхэн энийг мэдэх үү энэ барилгыг? Хажууд нь монголоор бичсэн байгаа болохоор шууд харч чинь тий. Солонгосын Lotte Tower буюу 123 давхар гэж. Одоо яаж вэ? Аазтай бол 3 дахь тийм өндөр барилга. Дэлхийд бол 6 дахь ийм өндөр барилга гэж байна. За энэ Lotte Tower бол 1900 зүгээр 2009 оны 5 сарын 5 дугаар сараас барьж эхлээд 2016 оны 12 сар хүртэл баригдаж байгаа. Тэгээд 17 оны 4 сарын 3-нд бол нээлттэй хийсэн байна. Тэгээ 123 давхар өндөр 555 м өндөр гэж. Тэ хагас километр өндөр тэ. Тэгээд энэ дээр гарч утсан байна. За хэдэн давхар хүртэл гарсан? Гайхамшигтай. Би очичоод нэг 7 давхар хүртэл гарсан. Чи 2 давхарт нь гарсан юм аа. 7 давхарт нэг энэтхэг ресторан байдаг. Тэр их гоё амттай гэж. Тийш 30 лөө. Тийм заавчлаарай. 30 давхар байсан юм байна. Босс ч тийшээ гарсан юм байна. Тэгэд би ингээд гарахтаа жоохон айстайсэн байхгүй. Яна нуурчгүй. Би өндрийн нөгөө айцтай.
Тэгээд нэг 30 давхарт нэг өндөр өмд гарахаар ингээд яг юу цонхроо нойртож чадахгүй холоос ингэдэг байхгүй. Ямар сандал нэг 8 давхарт нэг айлд айлчилчаад тэр айлынхаа манайх ингээд ийм пастор ийм юу авсан штэ байр авсан штэ. Гэл би нөө байрын сонирхол балкон дээр нэг тань балкон дээр гараад үзээч гээд гэсэн чинь айхт амар харагдаад зүгээр өө штэ айхтар харагдсан юм штэ гэл ингээд тэгж байгаа. За тэгэхээр ийм өндөр барилга. Энэ барилгынх нь онцлог нь болохоор 9 баалын ийм хүчтэй газар хүртэл төсвөртэй гэж байна. 9 баал гэдэг чинь Улаанбаатар хотыг тэр чигээр нураах ус хэмжээний хүчтэй газар хүртэл байхгүй. Сая Мянмарт 7.7 баалын газар хүртэл болоход барилгууд нураад дуусчих жоох байхгүй. Тэгэхээр бүр 9 баалын газар хөдөлт төсвөртэй 80 м/сек одоо хурдтай салхи шуурганд төсвөртэй гэж хэлж байна. Тэгэхээр Америкт болдог торнадо ч гэдэг юм уу те одоо хурикан энэ төр бол ойролцоогоор нэг 60-аас 70 м/сек хурдтай байдаг юм байна л да. Тэр чинь ингээ барилга байшин хуу хамаа авчдаг ш те. Гэтэл Лото Тауэрийн болохоор одоо тийм 80 м/сек хүртэл хурдтай юм салхинд төсвөртэй гэж хэлж байна. Тэгэхээр айхтар угаз. Тэгээ яаж ийм айхтар өндөр барилга, ийм айхтар төсвөртэй байна вэ? Нууц нь юу юм болоо гэж байна те. Эрдвэл суурэ маш сайн тавьсан даршиж байгаа. Тэгээ суурь нь хэдэн метр гэж. За уг барилгынх нь болохоор нийт жин ойролцоогоор 750,000 тонн гэж хэлж байна. Тэгээ барилгынх нь хэмжээ те одоо материалын тооцсон бах л да. Доторх эд агуурсын тооцол бүр сая тонн ч болж магадгүй те. Тэгээ суурь нь болохоор 38 м гүнзгий гэж байна. 38 м. Түрүүнийх бид нар хэдэн метр гэлээ? 3 м те. 3-ыг 10 дахин үржүүлэхээр чинь 30 болно те. Бараг 4 дахин их гүнзгий ийм суурьтай байгаа байхгүй. Тэгээ тэр суурь нь болохоор хэдэн зуун мянган ийм турба болон хэдэн метр 6.5 м ийм бетонуудаар ингэж юу бас хамгаалагдсан. Ийм одоо юу байдаг юм бэ? Багнууд гэх юм уу? Багнуудаар суурилагдсан. За тэгээд ойролцоогоор Сөүлийн хүн амыг 10 сая гэж үзэх юм бол нэг хүний биеийн жингэн 75 кг гэж үзэх юм бол нийтдээ 10 сая хүний одоо биеийн жинтэй тэнцвэц ийм барилга одоо байсан байгаас те барилга баригдсан гэсэн үг. Тэгвэл энэ барилга ийм хүчтэй байгалийн ямар ч одоо сорилтонд төсвөртэй гэж үзэж байгаа бол Адамаас эхлээд бүх хүндрэлтний биеийн жинг тэнцвүүлсэн хэмжээтэйгээр бидний итгэлийн хадан суурь тогтдог байна. Бидний итгэлийн хадан суурь Есүс ямар ч салхинд ганхгүй, ямар ч хавчлаганд мөхөхгүй өдийг хүрсээр ирсэн гэж хэлж байна. Тэгэхээр бид нар ямар агуу хадан суурин дээр итгэлээ тавьдаг юм бэ гэдгийг бас бид нар мэдж байна. Адамаас ахуулаад өнөөдөр бидний хүртэл бүх хүндрэлтний биеийн жинг тэнцвүүлэх хэмжээний гэсэн. Та нарт төсөөлөгдөж байна уу? Иш үзүүлэгч нар ер нь Библийн бааtruуд энэ хадан суурийн талаар бол ингэж хэлсэн байна. Мосе тэр бол хад гэж хэлсэн. Тэр бол гэж юм. Есүс бол нөгөө хад ч юм аа. Бидний суурь бол хэн гэж байна? Есүс юм аа гэж хэлсэн байна. Давид хаан ч гэсэн хэлсэн байна. Миний хүч чадлын хад гэж дуулал номон дээр хэлсэн байна. Исая бас шалгагдсан бөгөөд бат тавигдсан суурийн булангийн үнэт чулуу гэж Есүсийг тодорхойлсон байна. Петр үнэт бөгөөд амьд чулуу гэж Есүсийг тодорхойлсон байна. Христэд итгэгчид бид нар юун дээр итгэлээ тавьдаг вэ гэхээр Есүс дээр л итгэлээ тавьдаг. Сүмд ирсэн хүн болгон Есүс дээр итгэлээ тавьдаг уу гэвэл бас үгүй юм байна л да. Есүс дээр итгэлээ тавьдаг хүмүүс ямар ч салхи шуурга, ямар ч далаан давлгаа, ямар ч хүчтэй газар хөдлөлт байсан бат зогсноо гэсэн шиг, бат зогсдог барилга шиг ямар ч амьдралд нь асуудал, цаад бэрхшээл зовлон тохиолдсон, ямар ч одоо чаленж тохиолдсон, нүүрэлтсэн яадаг бах нь зовлон бэрхшээл учирсан байна. Итгэлээс хизээч урагддаггүй хүмүүсийг хадан суурин дээр тавигдсан хүмүүсээ гэж.
Есүс дээр итгэлээ тавьсан хүмүүсээ гэж хэлж байна. Тэгээ та бүхнийг уриалж ах тусэ. Есүс дээр итгэлээ тавиач. Зарим нь одоо манаас зарим нь итгэлээ дөнгөж эхэлж байгаа хүмүүс, суурэ тавьж эхэлж байгаа хүмүүс байна. Тэгвэл зөвлөмөр байна. Есүс дээр итгэлээ тавиач. Тэгэх юм бол та энэ дэлхийн хамгийн өндөр барилга болж чадна. Сургамж хэмээх ном дээр Есүс миний та нарт айлцсан үгсийг хүлээн авч тэдгээрийг зан чанар болгон амьдралынхаа суур зарчим болгогч нь хадан дээр байшингаа баригч хүнтэй адил юм а гэж хэлсэн. Та Есүсийн үгсийг түүнийг амьдралынхаа суур зарчим болгож чадж байна уу? Та түүний зан чанарыг өөрийнхөө зан чанар болгож чадж байна уу? Та дайснаа хүртэл хайрлаж, уучлж, өршөөж инэрдэг, бусдыг хайрладаг, бусдын төлөө явдаг тийм хүн мөн үү? Эсвэл хоёр өвдгөө тэврээд толгоогоо завсар нь хийгээд сууж яадаг тийм итгэгч юу? Тийм итгэгчийг өөрийгөө боддог итгэгчийг юу гэсэн бэ? Элсэн дээр байшингаа барьсан үнтэй зөөрлөж. Бид нэр ямар ч том барилга барьсан бай, суурь зөв тавихгүй бол хазаанаа гэсэн тийм. Хазаанаа. Таны суурь одоо ямар вэ? Бид нар ингээд хадан дээр ингээд суурь тавих гэж. За хадыг бүгдээр ингээд бутлаад үзье л да. Суурь тавих гэж нэлийн юм болно тий. Зохиол байна. Хэдэн өдөр хэдэн сар жилээр зогсон ч гэсэн арай их суурь бид нар гаргаж авч чадах байх. Тийм ээ? А элсэн дээр бид нар байшингийнхаа суурийг барья гэвэл хэр удаан танд цаг зарцуулагдах бол багж хэрэггүй тий. Гараараа тий. Ухаал нэг за удлаа гэхэд өдрийн дотор нэг хааш хаашаага нэг тий 6 8-ын хэмжээтэй нэг байшингийн суурь ухчих байх гэж бодож байна тий. Есүст итгэнэ гэдэг бол яг л хадан дээр суйрлах юм одоо итгэлтэй маш адилхан. Хэцүү. Есүст итгэнэ гэдэг тийм амар биш. Есүст итгээд Есүст найдвараа тавина гэдэг бол тэг гараараа ухах ажил биш байгаа байхгүй. Ийм амархан ажил биш байгаа байхгүй. Тэсвэр, төвчээр, цаг хугацаа шаарддаг зүйл байна. Та бүхнийг Есүс дээр суурь тавиач гэж дахин нэг уриалж байна. За цаг нэлээ явсан. Би ч нэг уулын цагаа тавья гэж бодож ирсэн. Бас цаг маань цагаа тавих хаач мартчих. Гэхдээ тэнцээ цаг харцсан байсан. Одоо та бүхнийгээ залхахгүй. Бүгдээ дахиад Матай намын 7:24-өөс 27-ыг дахиад уншийе. 3 Тиймд эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үйлдэгч аливаа хүн хадан дээр байшингаа барьсан мэрэгэн хүнтэй зөөрлөгдөнэ. Бороо орж, үер бун, салхилж байшинг нүдсэн боловч тэр нь нурсангүй. Учир нь байшин хадан дээр суйрлагдсан байваа. Эдгээр үгсийг минь сонсоод үүний дагуу үл үйлддэг аливаа хүн элсэн дээр байшингаа барьсан мунхаг хүнтэй зөөрлөгдөнэ. Бороо орж, үер бун, салхилж байшинг нүдсэнд байшин нуруу. Эвдрэл нь асар их байлаа. Нэг 3 тоороо үлгэр өгдөгтэй. 1-р тоор байшин барьжээ. Өвс давхарлаад байшин барьжээ. Чон гинт гарч ирээд юу лээ? Фүү лээжээ. Хийсэд алга болчихжээ. 2-р тоор байшин барьжээ. Мөчр давхарлаад байшин барьжээ. Чон гинт гарч ирээд фүү лээжээ. Хийсэд алга болчихжээ. 3-р тоор байшин барьжээ. Тоосго давхарлаад байшин барьжээ. Чон гинт гарч ирээд мачаги гоё. Фүүлээжээ. Хийсэд алга болсонгүй гэдэг юм дуу хүртэл байдаг тийм. Энд чинь үлгэрээс яаж байгаа шүү дээ. Тэгэхээр итгэлийн амьдралыг амархан бодоод бэлэн хоол идээд тийм ингээл амьдрах юм бол нэг аргацаасан нэг хазаасан байшинтайгаа л та үлдэнэ. Тэгээ нэг жоохон сорилт ороод ирэхэд л нөгөө байшин пүрх гэж нураал. Тэгэл тэр нурсан учраас гомдлол сүмээсээ бурхнаасаа бүр мөсөн холдож өгөө болтог. Бид Христийн үгийг дуулууртаа дагснаар түүн дээр гэрээ барих юмаа гэж хэлсэн байна. Сургамжийн ном дээр. Эдгээр үгсийг минь сонсоод гэж хэлсэн тийм.
эдгээр үгсийг минь сонсоод үйлдэгч хүмүүс ийм байнамаа. Эдгээр үгсийг минь сонсоод үйлдэгч нь ийм болно гэж. Бурхны үгэн дээр бүгдээрээ анхаарлаа хандуулцгаая. Дараагийнх нь Бурхны үгэнд дуулууртай байх нь бидний ам ба аз жаргалын нууц юм а гэж хэлсэн. Дуулууртай гэдэг үг энэ хоёр үг дээр гарч байна тийм ээ. За гэж хэлээд үйлддэг хүмүүс. Тэгэхээр Яаков ном дээр үйлсгүй итгэл яадаг лээ? Өхмөл юм а гэж хэлсэн мэт. Үйлсгүй итгэл. Үйлс гэдэг чинь юу юм бэ? Таны одоо амнаас гарах, таны биеэс гарах бүх зүйлсийг хэлж байна те. Таны бүр оюун бодлоос гарах бүх зүйлийг үйлдэл гэж хэлээд. Бурхны үгэнд дуулуургүй ханддаг хүмүүс элсэн дээр тавьсан хүмүүс л байна. Баяр. 2 дугаар Коринт 1:13-5 дээр та нар итгэл дотор байгаа эсгээ шалга, өөрийгөө батал гэж хэлсэн. Бид нар итгэлээд өдөр болгон шалгах хэрэгтэй. Бид нар яг итгэл дотор байна уу? Бид нар яг Христ дотор байна уу? Бид нар яг түүний үгэн дотор байна уу гэдгээ яаж шалгах гэж хэлсэн байгаа юм. Байгаа бахаа гэд явж исэн чинь нэг өдрөөс чи байгаагүй шүү дээ гэж Есүс хэлнэ гэж хэлсэн. Чи миний үдтэй би чамайг танихгүй мэн гэж хэлнэ гэж хэлсэн. 2 дугаар Петр намын 3:11 дээр хэрв энэ бүхэн тийм устгагдах аваас ариун байдал ба сүсгэлэл дотор та нар ямар төрлийн хүмүүс байх ёстой вэ? Та хатан дээр сурлагдсан байх юм уу? Элсэн дээр сурлагдсан байх юм уу? Та салхисан ч унахгүй тийм ганхашгүй босоод ирдэг тийм итгэлтэй хүн байх юм уу? Эсвэл тэр чигээрээ унаад тэрийн хадаад үйлдэх хүн байх юм уу? Шүдэ хавирдаг те. Тийм хүмүүсийг шүдэ хавирна гэж хэлээд байгаа шүү дээ Библиэлд. Бид ер нь ямар ч байдалтай байсан одоо бидний итгэл бол төлөвшөж явж байгаа. Бид нар өдөр бүр итгэлтэй байшингаа барьсаар л явна. Өнөөдөр та нэг давхрыг барьсан бол маргааш та хоёр давхрыг барих болно. Ингээд өдөр болгон Есүсийн дотор өссөөр л явна. Итгэл дотроо. Харин таны суурь чинь яг зүгээр үү? Та суурьаа яг гоё тавьсан уу? Гэдэг асуултыг та бас өөрсдөөсөө одоо шалга бас батал гэсэн байна, тийм ээ. Тэгэд бүгдээрээ Христийн дотор Христ дээр суурилсан итгэлтэй байцгаая. Хин нэгэн дээр юм уу? Эсвэл ямарваа нэгэн зүйл дээр бус. Зөвхөн Христ болон түүний үгэн дээр суурилсан тийм итгэгчд байцгаая гэж уриалж байна. Амен. Эзэн та бүхнийг юу болтугай. Амен. Отноос тэгэрч. Цусар бидяса тэр цусны хүчээр бид босё Порганы нэндин цусар бидяса эзэн надад ялалтыг өгсөн эзэн бол миний хат Mini tats, mini mini borha, mini horror the hat, mini ba, mini make it mini huchi bodo. Mini huchi bodo khedek, mini huchi bodo khedek, bitan harta. Mini huchi bodo khedek, mini huchi bodo khedek, mini huchi bodo khedek,
би танд хайртай. Миний хүч болох эзэн би танд хайртай гэж хэлсэн. Бүгд хамтдаа эзэн бурханд данд залбирцгаая. Эзэн бол миний хад, миний цайз, миний бамбай, миний хорогдох хад, миний авралын ивэр, миний бэхэлт цайз юм аа. Хадан суурин дээр бэхлэгдэж хамгийн сайн барилгыг итгэлийн хаан гэрийг барьж байгаа. Эдгээр ахын дүүсийг мань та өрөөж өгөөч эзэн бурхан. Бид бүхэн суурай зөв тавьж хэрвээ магадгүй суурай буруу тавьсан бол бид бүхэн дахин шинээр эхлэх боломжийг та олгож өгөөч эзэн бурхан. Өдрөөс өдөрт бэхжин тогтдог итгэлийг мань та сэргээж өгөөч. Танд итгэх итгэл энэ харанхуй ертөнцийг гээгүүлэгч гэрэл нь олдогт бас талархаж байна эзэн бурхан. Бид бүхэн гомдлолгүйгээр, бид бүхэн бусдыг буруутгалгүйгээр, бид бүхэн таны үгийн дагуу үгийг амьдралдаа хэрэгжүүлж амьдрах гэж байхад туслаач гэж залбирanгуйж байна. Бид бүхэн дуулуурыг сонсогчд биш. Харин үгийг хэрэгжүүлэгчд байхад бидэнд туслаарай эзэн бурхан. Биднийг өөрчлөөч, биднийг шинчлээч, биднийг хүчрхэгжүүлж, биднийг бат бөгт бих болгож өгөөч эзэн бурхан. Таны үгсийг амьдралынхаа үнэт зарчим болгож, өдөр бүр шинжлэгдэн босгогдож, хүчрхэгждэг тийм хүмүүс байлгаж өгөөч. Энэ нийгмийнхаа гэрэл нь давсан байлгаж өгөөч эзэн бурхан. Энэ нийгэмд хамгийн сайн үр нөлөөг үзүүлдэг тийм л хүмүүс байлгаж өгөөч. Бидний ар гэрт болж байгаа, бидний хувийн амьдралд болж байгаа бүхий л зовлон бэрхшээл нь яг л салхи шуурга мэт бид нар дээр ирвч бидэнд хад болох Есүс эзэн байгаа учраас бид юунаас айхлаа. Эзэн бурхан минь урагш давшихад туслаач. Танд талархъя. Есүс нэрээр залбирanгуйлаа. Амен. Бүгд хамтдаа босоод хаалтын хамт уулзцгаая. Хаалтын дуусны дараа би нэг бяцхан зарлал явна. Тэгээд та бүхэн манаас битэр хүлээж байгаа гэж. За бүгд хамтдаа магтцгаая. Бидэн бадран асаж би итгэл найдвар би энэнэс би тахигэрэлтё бидэн хөөстөө бэвай нүсби энэнэс би амтохигөксё Эсби саутуичэбэн, итеке хамбосотобэн, удеросотоцая, Halleluja, Христоса. Бидэн бадран асажби, итке хайрварби, энэнэс би тахигэрэлтё